Одоо бүгдээрээ бясалгалд одоо анхаарал төвлөрөл гэдэг дээр жоохон төвлөрч ярив. За бясалгалд анхаарал төвлөрөл нь одоо амьдралын аа, явцад ямар ашиг тустай юм бэ гэдэг дээр хэдэн зүйл хэлье. За тэгэхээр бид нар бол маш хурдтай, за хөл хөдөлгөөн ихтэй амьдралын дунд бол амьдарч байгаа. Тэгэхээр энэ анхаарал төвлөрөл гэдэг зүйл бол өөрийгөө одоо нээх, за тэгээд тайвшрах, цаашдын амьдралдаа илүү гэрэл гэгээтэй байхад бол маш их туслана. За тэгээд энэ нь одоо зөвхөн өнөөдөр гараад ирж байгаа зүйл биш. Эртний мэрэгэн ухаанд ч байсан. За орчин үеийн шинжлэх ухаанаар ч гэсэн одоо энэ анхаарч төвлөрөх, бясалгах гэдэг зүйл бол ухаалаг амьдралын нэгэн хэсэг болж одоо хөгжиж байгаа. За тэгэхээр бясалгал нь анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг бол зөвхөн нэг нам гүм орчинд эргцүүлсэн ийм агш нар бол хязгаарлагдахгүй. Харин энэ анхаарлаа төвлөрүүлж бясалгал хийсний үр дүнд бидний амьдралын одоо бүхий л чанар сайжирч за маш олон талыг одоо хамардгаараа эерэг өөрчлөлтийг авчирдаг. За анхаарлаа төвлөрүүлж бясалгал хийснээрээ ямар ашиг тустай вэ гэхээр стресс буурна. За өдөр тутмын амьдралын стрессийг багасгах хамгийн хүчтэй хэрэгсэл бол энэ бясалгалд анхаарал төвлөрөл. За тэгэхээр анхаарлаа төвлөрүүлснээр та оюун санааныхаа дотор одоо амар амгалан юм орчин бүрдүүлнэ гэсэн үг. Зөвхөн бие махбодороо мэдрэхээс илүүтэй оюун санаандаа амар амгалан байдлыг бий болгох одоо маш их ач тустай. За стрессийн даавар буурч, тайвширч бие юм болоод эрүүл мэндийн уян хатан байдал бол нэмэгдэгэ гэж. За сэтгэл санааны хувьд сайн сайхан байдал бол нэмэгдэнэ. За бясалгалаар дамжуулаад сэтгэл хөдлөлөө илүү гүн мэдрэнэ. За түүнийг уянхтан ухаалаг байдлаар одоо хүлээн авах чадвартай болно аливаа зүйлийг. Тэгэхээр мөн одоо сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар нэмэгдэж, таны сэтгэл санаа сайжирч, баяр баясгалантай, сэтгэл ханамжтай одоо ийм амьдралын чанар нэмэгдэх ач тустай байх нэ. За анхаарал төвлөрөл болон ажлын бүтээмж сайжирна. За мэдээж одоо шийдвэр гаргалт сайжирч таны ажлын бүтээмж нэмэгдэнэ. Оюун ухаан одоо байгаа мөчөөсөө илүү одоо сайн байдлаар төвлөрч дотоод эмх замбраатай байдал одоо а, дотоод эмх замбраагүй байдлаар арилж идэг одоо дотроо боож исэн муу бодолч гэдэг юм уу те энэ зүйлүүд бол аажмаар арилж эхэлнэ. За өөрийгөө ойлгох мэдрэмж нэмэгдэнэ. За бяцлал хэлээр нь таны дотоод ертөнц рүү хандуулж та өөртөөгөө ярилцаж өөрийгөө илүү сайн болгоход уриалж идэг. За тэгээд ингэснээр та өөртөө шүүмжлэлгүйгээр хандаж аливаа зүйлийг эргэцүүлэн тунгааж янз бүрийн одоо муу дадал зуршлаасаа салах юм сэтлэлийг бол хүнд төрүүлж идэг. Тэгэхээр хүний хөгжил бол маш их өөрчлөлтийг авчрах юм үндэс болно. За биеийн болон одоо бусад сэтгэл зүйн эрүүл мэндэд бол эерэг нөлөө үзүүлнэ. Оюун бие хоёр бол салшгүй холбоотой шүү дээ, тий? Зөвхөн тархиа хөгжүүлнэ гэдэг юм зөвхөн биеэ хөгжүүлнэ гэдэг бол өрөөсгөлийн ойлголт. За ингэснээрээ таны одоо дархлааны систем илүү нэмэгдэж та өдөр тутамдаа эерэг сайхан амьдралыг бий болгож чаднаа. За тэгэхээр сэтгэлийн амар амгалан дэмжснээр бидний одоо оюун санаанд ч гэсэн асар сайн ач тустай байх нэ. За бясалгалт одоо анхаарал төвлөрлийн таны амьдралд одоо нөлөөлөх, таны амьдралыг өөрчлөх одоо эд хід нь юундаа байна вэ гэхээр энэ нь ерөөсөө тухайн агшинд бүрэн анхаарлаа хандуулах одоо онцгой нэг арга. За тэгэхээр бид нар бол өнгөрсөн болон ирээдүйн талаараа одоо санаа зовоол за намар яана, үйл яана ч гэдэм үү те. Эсвэл өмнө тийм юм болсон, ийм юм болсон гэдээ янз бүрийн зүйлд одоо анхаарлаа төвлөрүүлж сэтгэл санаагаа зовниулж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ зүйлээ мартаж одоо яг одоо байгаа агшиндаа бүрэн анхаарлаа хандуулах юм чухал арга байгаа. За та бүхэн маань нэг тасгал хийгээд үзээрэй. Жишээлх юм бол маш гоё, тайван одоо долгилж байгаа юм нуурын дэргэд байна гэж төсөөлөөрэй. Жишээлх юм бол одоо нуурын дэргэд ямар газраар одоо гიშгээд явж гин, нуурын зөөлөн салхи таныг яаж одоо ингэж гоё илбэж таныг илүү тайван байдалд оруулж ийн ч гэдэм үү те. Ингэж төсөөлөөрэй. За тэгэхээр ингэж төсөөснөр одоо юу ч хийхгүй ингээл төсөөлж ийн гэж
гэдэг зүйл биш. Харин яг одоо болж байгаа тэр нуурын дэргэд байгаа бүх зүйл таны бие сэтгэл бүрэн одоо оролцож мэдрэмж чинь тийшээ хандсанараа таны нөгөө дотоод ертөнц рүү ийм эерэг мэдрэмжүүд ямар ч өөртөө шүүмжлэлгүйгээр одоо болж ийн болохгүй гэж бодохгүйгээр энэ төсөөлөл тэнд очиж байгаа гэдгээрээ таныг нөгөө илүү амар амгалан байлгахад энэ одоо аргыг маань ашиг тусанд оршиж байгаамаа. Гардал төвлөрлийг одоо өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэх яагаад зайлшгүй шаардлагатай вэ гэхээр жирийн нэгэн одоо онцгой утга учиртай юм туршлага болгож хувиргахад бол таны амьдралд маш сайхан зүйлүүдийг ар араасаа авчрах болно. Тэгэхээр бид нэг дөрвөн аргыг хэдүүлээ энд туршиж үзье. За ухамсартайгаар амьсгалахтаа бий болгох. Жишээлх юм бол өглөө одоо хэдхэн минут анхааралтай амьсгалах хэрэгтэй. Зүгээр бид нэр одоо амьдралын явцад байнга л амьсгалж байгаа шүү дээ. Түүндээ анхаарлаа төвлөрүүлээд өглөөг одоо эерэг уур амьсгалтайгаар эхлүүлж бас болох нь байна. За тэгвэл одоог мэдрэх тайван агш. Өөртөө богинохоо одоо завсарлага аваад ингээд өөртөө тухтай газар суугаад ийм мэдрэмжтэйгээ холбогдох хэрэгтэй. Жишээлх юм бол өглөө хосоод гадаа гараад нарны элч рүү хараад нүдээ анаад те хэсэгхэн зүйл өөртөө сайн сайхныг хүсэх энэ мэдрэмж бол маш сайхан байх болно. За мөн анхааралтай алхах. Бид нар байнга л хөдөлгөөн хийж байгаа, алхаж байгаа тэр үедээ м ямар нэгэн санаа зовхон бодохгүйгээр илүү ухаалгаар алхам бүрээ мэдрээд эргэн тойрондоо юу байгааг анзаараад гих мэтчлэнгээр ингээд а Уртаа анхаарлаа төвлөрүүлэх бас нэг юм арга байна. За технологиос одоо ухамсартайгаар базрын завсарлага авах. Жишээлх юм бол гар утсаа авахдаа компьютероо нээхдээ маш уртаар нэг удаа амьсгаа аваад за яг хийх зүйлээ бодоод тухайн одоо зүйлээ үр дүнтэй хийгээд ингээд технологийнхоо одоо ажлаа дуусгах ч гэдэм үү. Эдгээр ийм одоо аргуудыг ухамсартайгаар ашиглах юм бол та өдөр тутмын амьдралдаа баг багаар анхаарлаа төвлөрүүлж илүү амар тайван байхад тань туслах болно. Анхаарал төвлөрсөн сэтгэлгээг одоо хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг бол маш чухал. Энэ сэтгэлгээ төлөвшчиж бид цаашдаа тууштай анхаарлаа төвлөрүүлдэг, бясалгадаг болох юм боломжтой. За тэгэхээр бясалгал бол жирийн нэгэн мөчийг одоо онцгой одоо утга учиртай болгодог ийм хуургах чадaltaй ийм сайхан зүйл. Тэгэхээр бид нөр өдөр тутмын амьдралдаа бяцлаглыг шингээх хэд хэдэн арга замыг танилцуулж байгаа. Жишээлх юм бол эсвэр төвчээр аливаа юмд яаралгүйгээр тэнд байгаа зүйлийн гоо сайхныг, гоёыг, сайхныг одоо харж мэдэрдэг байх хэрэгтэй. За тэгэхээр төсвөр төвчээр нь бол аливааг гүн мэдэрч, сорилт бэрхшээлтэй тайван бодолтойгоор хандах юм боломжийг өгч өгдгөө. За шүүмжлэлгүй хандах. Ямар нэг зүйлийг сайн, муу ч гэдэг юм уу те. Энэ бол сайн гэсэн бол яг сайндаа л бат итгэдэг. Муу гэсэн бол тэр ч ихтэй муу гэж боддог хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр энэний оронд та харин зүгээр анхааралтай ажиллах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлд одоо өөртөө шүүмжлэлгүй, инэрэнгүйгээр энэ яаж, энэ яагаад юм байгаа гэдэг цаад учир шалтгааныг нь ажиглах хэрэгтэй. За эхлэн суралцагчийн сэтгэлгээ гэж энэ бол аливаа зүйлийг дандаа шинэхэн сониуч зангаар одоо хандах хэрэгтэй. Тэгснээрээ та өмнө тогтсон одоо төсөөллөө түрүүний ярьсан те сайн муу гэдэг зүйлээ түр орхиод танил зүйлээс одоо ангижирт шинэ сайхан зүйл рүү хөтлөхөд тань туслах болно. За хүлээн зөвшөөрөх. Өөрийн бодол мэдрэмжийг одоо эсэргүүцэлгүйгээр хүлээн зөвшөөрөх. За жишээлх юм бол манай эмэгтэйчүүд би одоо ийм махлаг юм чинь ийм хувцас таарахгүй ч гэдэг юм уу те эсвэл би ийм мэдлэггүй юм чи ийм юм хийж чадахгүй ч гэдэг юм уу би онлайнаар компьютероор ажиллаж чадахгүй юм чинь би онлайн орчинд ажиллаж чадахгүй гэдэг юм уу ийм одоо өөрийн бодол мэдрэмжийг дандаа эсэргүүцсэн хүлээн зөвшөөрөхгүй байсан ийм байдлуудыг гаргаж идэг. Тэгэхээр та энэ зүйлээсээ татгалзах хэрэгтэй. За тавьж өгөх буюу өнгөрсний дагах ирээдүйд одоо төвших бодлоос өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй.
ямар нэг юм зүйлийг одоо тавьж явуулах гэдэг те. Тэгэхээр энэ зүйлийг бүрэн одоо тархинаас авч хаяснаар та анхаарлаа илүү төвлөрүүлэх, сэтгэлгээг төлөвшүүлэхэд тань туслах болно. За биднийг ер нь тавихгүй одоо тайван биш болж идэг зүйл бол санаа зовнил тий. Тэгэхээр бясалгалт анхаарал төвлөрөл нь бол энэ сэтгэл зөвшөөрлөх байдал, санаа зовох, сэтгэл зовних энэ одоо зүйлүүдийг бууруулах одоо хүчрхэг ийм арга зам байх болно. За амьсгал одоо биеийн мэдрэмж эсвэл эргэн тойронд байгаа зүйлдээ яг одоодоо төвлөрч чадсанаар та төгшөөрт бодлыг одоо орхиж одоо ямар нэгэн асуудал гарлаа, ямар нэгэн сэтгэл зовоосон зүйл гарахад түүнийг даван гарах юм ухамсарт мэдрэмж танд ингэж хөгжиж чадна. Тэгснээр одоо анхаарал төвлөрөл нь шүүмжлэлгүйгээр одоо энэ аливаа зүйлийг зөвшөөрөх юм дадлыг төлөвшүүлдгээрээ та ямар нэгэн муу зүйл тохиолдсон, ямар нэгэн санаа зовоох зүйл тохиолдсон ч гэсэн түүнийг тайвнаар одоо шийдэж чадах юм сайхан үр дүнг бий болгож идэгөө. Тэгэхээр одоо тогтмол анхаарлаа төвлөрүүлж сурах, тогтмол ингэж бясалгаж сурснараа таны ийм сэтгэл санаанд түгшсэн мэдрэмжийг болвол та өөрөө ажиглаад түүнийгээ яаж давж гарах уу гэдэг чадварыг болвол аажмаар танд бий болно. Тэгэхээр оюун ухаанд тодорхой одоо ийм тайвширлын байдал бий болдог гэсэн үг. Ингээд дадал болсноороо илүү та ямар нэгэн таны сэтгэлийг зовоосон зүйл гарч ирсэн ч гэсэн түүнийг одоо давж гарах юм бүр юм рефлекстэй болж чаддгаар энэ бол бидний нөгөө түрүүний яриадсан амьдралын чанарт эерэг өөрчлөлт орох а энэ талаасаа бол маш үр дүнтэй. Та энэ бяцлаглалд одоо анхаарал төвлөрлийг өөртөө дадал болгосноороо та өөрийнхөө товч одоо дотор хүнтэйгээ санал нийлжтэй өөрөөр хэлэх юм бол дотгошоо аялж тэгээд нөхөрсөг байдал бол танд бий болж эхэлнэ. За өөрийгөө таньж мэдэх гайхамшигтай юм супер чадварыг бол та нээж чаднаа. За энэ нь юу гэж ойлгох вэ гэхээр энэ бол та шүүмжлэлгүйгээр бодол, мэдрэмжээ, үйлдэлээ одоо амьдрал дээр бий болгодог яг бодиттой зүйлд одоо байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж чадах юм ижидтэй байх болно. За мөн та амьсгалаа, бодлоо, биеийн мэдрэмжээ одоо анхааралтай ажиглаж чаддаг, өөрийгөө илүү ойлгож чаддаг болоход бол энэ ухамсарт анхаарал төвлөрлийн гол ашиг тус нь оршиж байгаа гэж болно. Тэгэхээр өөрийгөө хамгийн сайн байгаа байдалд нь хүргэж сайнаар нээх аялал бол бидний энэ бясалгалд анхаарал төвлөрөх шүү. Тэгэхээр та бүхэн маань цаашдаа бидний өгсөн даалгаврыг хамтдаа хэдүүлээ хийж амьдралынхаа чанарт багч гэсэн өөрчлөлт гаргаж одоо яг энэ амарж байгаа зуны улиралд илүү өөрлөгөө өнгийж, өөртөөгөө ажиллаж, өөртөө илүү сайн сайхан байдал үүсгэхийг хүсэж байна.